Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний анхны влог орж байна. Анхны влогоор та бүхэнд Америкийн Morphe онлайн дэлгүүрээс хэрхэн нүүрний багц захиалах талаар мэдээлэл хүргэх гэсэн юм аа. За, Morphe-гийн онлайн дэлгүүр рүү ирэхлээр morphe.com гэд нэвтэрнэ. За, энэхүү нүүр хуцнаас нарахад Morphe маань 30% хямралтай байгаа юм байна. Одоогийн байдлаар. Харин бүтээгдэхүүний худалдаа авалт хийхээс өмнө та бүхэн маань өөрийгөө бүртгүүлж хэрэгтэй. Тэгэх юм бол таны дараагийн Morphe-гоос хийж байгаа захиалгууд чинь хялбархан болно гэсэн. За, энэ хүний зурган дээр дарлаа. За, энэ дээр шинээр танд бүртгэл байхгүй бол шинээр энэ дээр дарчнаа. За, энэ дээр өөрийн нэр, овог, имэйл хаяг, пассвортаа бичээд create төвшлөрөөр дарахад та бүртгүүлчин гэсэн үг. Харин миний хувьд болохоор өмнө захиалга хийсэн бүртгэлтэй байгаа учраас энэ өмнөх бүртгэлээрээ нэвтрээд оръё. За, ингээд нэвтрээд орсныхоо дараагаар та Morphe-гийн энэ дэлгүүрээс хүссэн бараагаа худалдаж авах боломжтой. За, Morphe-гийн гэх юм бол бидний хувьд ерөнхийдөө бол make-up-ийн нүдний тэнийг хүмүүс маань амар их хэрэглэдэг. За, нүдний тэнүүд нь болохоор яг маш олон ширхэгтэй, мөн үний хувьд ч гэсэн яг боломжийн байдаг. Тэгээ гаралт болно, тэгээ уусгалт хийхэд бол гоё байдаг. За, ерөнхийдөө бол тэн юм байна. За, би болохоор Morphe-гоос нүүрний багц худалдаж авсан байгаа. За, намайг багц худалдаж авах өдөр Morphe маань амар том сейл гаргацсан байсан. Тэр нь болохоор бүх багцны энэ сетүүд 50% хямралтай байсан. Тийм болохоор манай ихч битгаар ерөнхийдөө бол 3 багц захиалж авсан. За, Morphe-гийн онлайн дэлгүүрээс юм захиалаад тэрийг Америк дотор үнэгүй хүргүүлье гэх юм бол $60 дээш юм худалдаж авах хэрэгтэй. $60 буюу түүнээс дээш. За, харин хэрвээ та $60 дээш юм худалдаж авахгүй гэх юм бол $5.85 жилүү тийм тодорхой хүргэлтийн үнийг нь төлөөд хүргүүлж болдог шүү. За, би та бүхэнд $60 дээшээ багцнуудыг сонголт хийж үзүүлье. За, энэ багц маань болохоор ерөнхийдөө $20 багц. Гэхдээ доторх багцнуудыг нь болохоор ингээд үзээд нэг бүрчлэн авах юм бол $50 үнэтэй бүхий багц байгаа шүү гэдгийг нь харуулсан байна. За, ингээд доошоо яваад за, магадгүй энэ багцыг сонголт хийгээд авчий. Ерөнхийдөө багцнууд нь өрдөө үнэтэй байдаг. За, энэ багцны хувьд гэх юм бол 20 ширхэг багц нийтдээ $217 өмнө бүхий багцыг $78 худалдаалагддаг байгаа. За, миний захиалсан өдөр болохоор энэ багц $39 болоод хямдарсан байсан. Тийм болохоор би захиалга хийсэн байгаа юм. За, одоо болохоор sold out буюу агуулгад нь бол байхгүй байгаа юм байна. За, тийм учраас өөр багцыг сонгоод үзье. Магадгүй энэ багцыг сонгоод. За, одоо ингээд бидний сагсан дах бүтээгдэхүүнүүдэн байна болохоор $60 хүрээгүй байгаа юм байна. Тийм учраас дахиад энэхүү багцыг сонгоод оруулъя. За, ерөнхийдөө бол таны сонгосон таны дэлгүүрийн чинь сагсан дотор энэ бүтээгдэхүүнүүд орсон байна гэсэн. Үүний дараагаар та энэ бүтээгдэхүүнээ худалдаа авах үйлчилгээгээ хийх хэрэгтэй. За, ингээнд бол энэ сагсан руугаа ороод энэ check out дээрээ дарна. За, check out дээрээ дарахад таны мэдээллүүд чинь орж ин. За, энэ миний мэдээлэл байна. Дээрэс нь Америкийн ямар хаяг руу хүрэх вэ гэдэг талаар мэдээллийг нэг чи оруулна уу гэсэн байна. За, энэ хаана хүргүүлэх хаягн дээрээ яг Монголын Америкт байдаг маш олон каргонууд байдаг. 7 хоног болгоно, 14 хоног болгоно Монгол руу ачаа гаргадаг каргонууд байгаа. За, энэхүү хаяг маань болохоор Coco Cargo-гийн хаяг байгаа. За, тийм учраас энэ хаяг нь байна. За, хэрвээ та нар хүсэх юм бол Coco Group CUS гээд орох юм бол хаяг болно. Утасны дугаар бүх мэдээллүүд нь байдаг шүү. Тэр мэдээллийгээ авчраад та энэ дээр оруулчихна гэсэн. За, үүний дараагаар та
ачаагаа хурдан хөргүүлэхийг хүсэж гин үү? Нэг бол үнгүү одоо хөргүүлэхийг хүсэж гин үү те? Тэр мэдээлүүд байна. Би болохоор free стандарт гээд 2-7 хоногт хүргэдгийг сонгож байна. Магадгүй та яг хурдан хүргэснээр бол бид нарт нэг ашиг байхгүй байдаг учраас үнгүү хүргэлтийг л сонгож явах зүгээр. Тэгээ нэг яг үнтэйг сонгосон ч гэсэн хэрвээ морфин маань ачаал багтаал байх юм бол таны ачаа 2 хоногт хүрээд ирэх боломжтой. За үүний дараагаар continue to payment төлбөр тооцооныхоо хэсэг рүү орж байна. За энэ хэсэгт одоо Америкаас бүтээгдэхүүн худалдаа авахад Америкийн яг тэр тухайн бүтээгдэхүүнд нь ордуулсан тэр мужийн таксууд заалшгүй нэмэгддэг. За энэхүү бүтээгдэхүүний хувьд болохоор нийт $78 бүтээгдэхүүн байна. Таны shipping болохоор free буюу $60 дээш болохоор free байна. Такс нь болохоор $9.5 такс буюу одоо энэ нь болохоор Америкийн ямар мужаас юм авах гэж юм бэ гэдгээс нь шалтгаалаад өөр өгдөг байхгүй. Одоо хэрвээ Лос Анжелес руу энэ бүтээгдэхүүнээ хөргүүлье гэх юм бол 9.5% такс төлдөг. Харин нөгөө нэг Америкийн одоо Нью Жерси ч юм уу тэр муж руу хөргүүлэх юм бол 662. Гэхдээ би тоогоо алдчихж магадгүй шүү хамтаж баг. За бүр delivery-гийн газар руу хөргөх юм бол бүр tax free ч гэдэг ч юм уу тийм юмнууд байдаг шүү. За би болохоор нөгөө Coco Cargo-гоор үйлчлүүлдэг. Ягаад гэвэл нөгөө Cargo-гийн Монголд ирээд авах газар нь яг манай гэрийн хажууд байдаг учраас энийг юмаа захиалж авдаг байгаа. За та одоо юм бүтээгдэхүүнээ ингээд таны хаягч нь тодорхой болсон хэрхэн хэдэн хоногийн дотор хөрвүүлэхээ сонгоцсон. Үүний дараагаар картныхаа мэдээллийг нь оруулна. За энэ болохоор таны виза картн дээр байдаг одоо нэг 16 хоронтой тоогоо оруулчихна гэсэн үг. Энэ би болохоор худалдаа хөгжлийн банкны юг виза картыг ашигладаг байгаа. За энэ name on card гэдэг дээр нь өөрийнхөө нэрийг оруулчихна. За үүний дараагаар яг картн дээр чинь энэ хизээ хугацаанд дуусах вэ гэдгийг бичсэн байдаг. Тэр хугацаагаа оруулаад энэ кодн дээр нь болохоор картаа эргүүлээ харахад картны ард 3 оронтой тоо байдаг. Тэрхүү 3 оронтой тоогоо энэчээ оруулчихна гэсэн үг. Үүний дараагаар танаас одоо юм билийн адрес гэж нэг масан энийг нь болохоор ерөнхийдөө бол энэ same as shipping address гэдгийг сонгоч болдог. За үүний дараагаар pay now гэдэг товчлуур энийг дараал таны захиалагч нь дараагийн ээлжинд place to order гэдэг юм асуух юм уу? Нэг бол тэгээ шууд захиал. За хэрвээ та худалдаа авалтаа амжилттай хийх юм бол танд Morphe-гоос таны бүртгэлтэй имэйл хаянд чинь одоо ийм захиалгын ордертой бүтээгдэхүүн баталгаажлаа гэд мэйл нь хүрээд ирдэг байгаа. Энэхүү мэйлэнд нь болохоор ямар бүтээгдэхүүнүүд авсан талаар чинь бүх мэдээллүүд байдаг. За энэ 3 төрлийн багсыг захиалж авахд гурлаа нэг 10% хямдралтай болцсон байсан. Энэ жишээлбэл $78 үнэтэй багс $39 болсон байгаа. Энэ мэдээллүүд чинь хүрээд ирдэг байгаа юм шүү. За тэгээд та үүний дараагаар за таны энэ одоо дугаартаа ордер чинь юу яатсан? Тэ манай агуулгаас гарахад бэлэн болчлоо. Бид нар хүргэлийн машинаа хүлээж байгаа гэдэг талаар мэдээлэл ирнэ. Үүний дараагаар за таны бүтээгдэхүүн чинь за хүргэлтээр одоо хүргэлтийн машинтаа гарцсан тань руу очиж байна шүү гэдэг мэдээллийг явуулна. Хэрвээ явуулахын зэрэгцээ одоо нөгөө нэг яг тань руу тийм tracking number буюу тийм код явуулдаг. Энэ кодн дээрээ дарахад таны бүтээгдэхүүн чинь одоо хаана байгаа вэ? Тэ хаана явж байгаа вэ гэдэг талаарх мэдээг та бол цаг тутамд авах боломжтой байдаг. Тэ одоо магадгүй Нью-Йоркийн агуулгаас гарлаа. Тэгээд Нью-Йоркоор дамжаад магадгүй Вашингтон ороод тэгээд ирсэн юм уу те бүх мэдээллийг нь болохоор харах боломжтой байдаг. За үүний дараагаар хамгийн сүүлд нь таны захиалагч амжилттай хүрэгдэлтэй гэдэг мэдээлэл нь хүрээд ирдэг. За ингээд амжилттай хүрэгдлээ гэдэг мэдээлэл хурж ирлээ. Энийг чинь таны одоо хүрэгцэн хаян дээр байгаа одоо карбоны одоо Монголын хүмүүс маань хүлээж аваад таны мэдээллийг энэ өөртөөхөө пэйж хаян дээрээ одоо энэ одоо пэйж биш энэ одоо нэг хаян одоо энэ хаян дээрээ мэдээллийг оруулцдаг байгаа. Оруулахдаа болохоор
та энэ ачаа шалгах хэсэг дээр одоо энэ дээр нөгөө нэг Америкийн тэр хүргэлтийн үйлчилгээний цаанаас нь өгсөн одоо нөгөө нэг tracking number-ыг нь биччихдэг. Энэ tracking number чинь болохоор таны ачаагаа шалгах. Тэ нөгөө газараа очсон байна уу миний ачаа гэдгийг шалгах боломжтой. Энэ тоонуудаа одоо энэ Coco Group US.com Coco Group.US ийшээ ороод ачаа шалгах гэдэг. Таны ачаа хүлээж авсан байна үү те? Таны ачаа хэдэн килограмм болсон байна? Хизээ Монгол руу гарах юм байна гэдэг мэдээллийг болохоор энэчнээс авах боломжтой байдаг. Энэ дээрээ оруулах нөгөө нэг саний олон ордоо тоогоо энэ оруулцдаг. Хараад W Y 6 Y W 0 7 22 27. За ингээд шалгах гэдээ арчна. За тэгэнгүүт чинь таны ачааг те нөгөө газар маань хүлээгээд авсан байна те. Coco Cargo-ны одоо Америк дахь салбарын хүлээгээд авсан байна. Нэг ширхэг хайрцагтай юм байна. Жин нь болохоор 1.2 кг байна. Та хэдэн төгрөг төлөх вэ гэвэл $9.6 төлөх юм байна гэдэг чинь бол тань дээр гараад ирд юм байна. За энэ одоо таны ачаа Америкт байна гээл ингээд бүх мэдээлэл чинь эндээс та харах боломжтой байдаг шүү. За тэгэл энэ ачаа маань те Монголд хүрээд ирснийхэн дараа одоо энэ ачаа даралтынх нь ажилчид маань болохоор тань руу уцаар залгадаг байгаа. Уцаар залгаад та нөгөө таны ачаа хүрэгдлээ та одоо үржрээд авна уу гэх хэлэн тэгэнгүүт нь та очиод авчин гэсэн үг. Харин танд би нөгөө өмнө нэг юм хэлхээ марцсан байна. Тэрийг болохоор одоо энэ анх бүтээгдэхүүнээ захиалгахдаа та өөрийнхөө мэдээллүүдийг оруулж өгдөг. Мэдээлэл оруулж өгөхдөө та тэ мэдээлэл оруулж өгөхөд одоо энэ information хэсэг дотор та өөрийнхөө овог нэрийг бичихтэй яг овог ч юм уу нэрнийхээ арталт энэ өөрийнхөө холбогдох утасны дугаарыг биччих шаардлагатай байдаг. Энэ утасны дугаараар чинь тань руу холбогддог шүү. Та энийг мартахгүй байвал аюу амарна те нөгөө хүмүүс чинь таны ачаа ирлээ. За тэгэл энэ утасны дугаар руу чинь залглаа. Та гарч ачаагаа ачаагаа авахта та болохоор өөрийн иргэний үнэмлэгтэйгээ очиод авчдаг байгаа юм шүү.